Сайн байцгаана уу та бүгдийн өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн дугаараар бид та бүхэнд цэрэг өвчний үед хэрхэн хооллох болон зөв зөвхөстэй хоолтын талаар мэдээлэл хүргэх болно. Манай байгууллага Монголын Сүрээтэй тэмцэх нийгэмлэг нь Галбаа сэнгийн дэмжлэгтэй төслийн хүрээнд аймаг дүүргийн сүрээгийн диспансер дэмжлэгийг хийлгэж байгаа эмзэг бүлгийн иргэдэд хүнсний багц тусламжийг олгодог. Энэ үйл ажиллагаа маань сүрээтэй өвчнүүдэд эмээ тасалгүй уух, эмийн гажлуудын дөртөхгүй байх улмаар эмчилгээний үр дүнд маш чухал байдаг. Иймээс бид хүнсний дэмжлэгийг үзүүлж буй үйл ажиллагааныхаа үр дүнг сайжруулах, сүрээтэй өвчнүүд болон тэдний гэр бүл мөн иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор хэрхэн зөв зөвхөстэй хооллыг сонгох, зөв зөвхөстэй боловсруулан хэрэглэх талаар мэдээллийг эрүүл мэнд зөвхөстэй хоолтын талаар боловсрол олгох TB Diet аппликейшнийг үүсгэн байгуулагч хамт олонтой хамтран ажиллаж мэдээллийг хүргэх болно. Цаг явсаар байна. Сүрээгүй Монголын төлөө нэгдэцгээе. Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг. Эмчилгээний үр дүнгийн талаар эмч мэргэжлүүдийн судалгаанаас үзэхэд хяналтгүй хийсэн эмчилгээний 60% нь эдгэрч 40% нь бүрэн эдгэрдэггүй эмчилгээ үр дүнгүй болдог бол хяналтаа хийсэн эмчилгээ маань 90% үр дүнтэй босон байдаг. Эмчилгээ үргэлжлэх хугацаанд өвчтөд нь эмээ бүрэн ууж биеийн дархлаандаа маш сайн анхаарах хэрэгтэй. Иймээс бүгдээрээ өнөөдөр энэ удаагийн бичлэгээрээ хоол зүйчээсээ сүрээгийн үеийн хоолтын талаар мэдээллийг авнаа. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Сүхэгийн Мөнхтуул гэдэг эмчилгээний хоол зүйч TB аппликейшны үүсгэн байгуулагч байна. Тэгэхээр энэ бичлэгээрээ юу хүргэх гэж байгаа вэ гэхээр за яг сүрээ өвчний үед хоол шимт хижээл одоо ямар ач холбогдолтой байд юм бэ гэдэг тухай ярилцах болно. За хоол хүнс дотроо бид нар ингээд эмчилгээний хоол гэхээр хөвчлэн хүмүүс ийм өртөг үнэтэй хүнстэй эсвэл ийм олдоц багтай эсвэл импортын хүнс гэж ойлгодог. Харин одоо бидний зүгээс юуг зөвлөх гэж байгаа вэ гэхээр та хамгийн ойрхон гэртээгээ ойрхон дэлгүүрээс аваад идэх бололцоотой тий хүнсний захуудад хөвчлэн байдаг. Тэр хүнсэн дээр ингэж тулгуурлаж зөвлөгөөгөө бэлдсэн байна. За тэгэхээр хоол хүнсийг дотор нь 6 бүлэгт хувааж үздэг. За энд харагдаж байгаа махны бүлэг байна. За махны бүлгэнд нь дотор мах нь ордог, өндөг ордог, бүх төрлийн амтны мах ордог. За дээрэс нь дүүхүү болон шашны төрөл болохоор ингээд махны бүлэгтээ ордог байх нь байна. Дараа нь үр тарианы төрөл ордог. За үр тарианы төрөл маань энэ ширээн дээр харагдаж байгаа гурилны төрөл, будааны төрөл, за дээрэс нь төмс ордог. За хүнсний ногооны төрөл байна те. За энэ ширээн дээр харагдаж байгаа нарийн ногоо харагдажээ. Энд луун, сонгон, байцаа зэрэг нь болохоор хүнсний ногооныхоо төрөлд ордог. За дээрэс нь манай уламжлалт хүнс болох сүү цагаат дэний төрөл байна. За ширээн дээр сүү, тарг хоёр маань харагдаж байна. За хамгийн сүүлд нь бол өөх тосны бүлэг ордог. За энд нь ингээ ургамлын гаралтай бүх тос орно. За мөн малын гаралтай өрөм зөөхий цэцгээ те бидний сайн ярьдгаар маслах гэдэг маань өөх тосныхоо төрөлд ордог байх нь. За тэгээд жимсний бүлэг байна. Хангалттай аль болохоор өөрийгөө цадгсан чанартай шимт хижээлэх хоол идэх юм бол за энэ өвчний эдгэрэлтэнд болон эмийн эмчилгээнд маш их одоо дэмжлэг болж идэг. За тэгэхээр хангалттай хоол идэнэ гэдэг маань бэлчилгээний тухай ярьж байгаа гэсэн үг. Илчлэг гэдэг маань бидний өдөрт шаардлагатай байгаа хоол хүнснээс авж байгаа тэр энергийг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар аль болохоор саяны харуулсан хүнснүүдээ бүгднгийн одоо хольж идчихэж бид нар хамгийн сайн шимт хижээлтэй илчлэгтэй хоол идэж авах нь байна. За тэгэхээр сүрээгийн өвчний үед хамгийн бас нэг анхаарах зүйл бол уургийн хэрэглээ байдаг. Уургийн хэрэглээ гэдэг маань махны хэрэглээ. Сүүлийн үед өргөн хэрэглээсээ гэдэг утгаараа дотор гидсийг харуулж байгаа. За энэ дотор гидсэнд бол хамгийн өндөр уург агуулгахаас гадна төмөр маш ихээр агуулж идэг. За зарим нэгэнд нь бол эслэг байдаг. За эрдэс, амин дэмүүд хамгийн өндөр агуулж идэг. За одоо энэ тавгтай хоолн дээр харагдаж байгаа тург мах гэж ярьдаг те бор маханд агуулгадж байгаа шимт бодисоос илүү дотор маханд шимт бодис нь их байдаг. За тэгэхээр яг энэ өвчний үед бол аль болохоор гүзээ илгээр хийсэн хоолнуудыг бол хоолндоо бол сонгож оруулж ирээрээ. Зангу дотор мах тург махыг бодвол хямд байдаг тийм ээ. За дараагийн нэг өөх зөвлөгөө нь болвол за бид нар аль болох олон төрлийн хүнс хэрэглэж чадвал нэг хүнсэнд байхгүй байгаа одоо шимт хижээлийн бодисыг
нөгөө хүнснээс нь ингэж авч чаддаг. Тэгэхээр манай хүмүүсийн иргэдийн ихэнхдээ гаргадаг одоо алдаа юу вэ гэхээр нэг хүнсний бүтээгдэхүүнийг арай ихээр аваад байдаг. Жишээлбэл цагаан будааг 5 хилээр авахынхаа оронд шар будаа, гурвалжин будаа, хүц будаа гэдэг ингээ олон төрлийн будаанаас нэг хилийг аваад хооронд нь хольж хэрэглэх юм бол яах нь нэг дор олон шимт хичээлийн одоо шимт бодисыг авах боломжтой байдаг байна. За тэгэхээр үр тарианы төрөл маань хамгийн их энерги их ялгаруулдаг гэсэн үг байхгүй юу? Илчлэг өндөртэй хоол хүнсэндээ ордог. Тэгэхээр бид нэр за энэ үр тарианы маань төрөлд болохоор талх орно, төрүүлсэнтэй энэ гурилны бүх төрөл орно. За төмс ордог. За тэгэхээр өдөр тутмынхаа хоолнд хангалттай хэмжээний гурил будаа талхаа бас идж байгаарэ гэж зөвлөе. За дараа нь хүнсний ногооны тухай ярилцъя. За хүнсний ногоо бол заавал та одоо ингээд харагдаж байгаа ногоо ав гэхээсээ илүү за боломж байгаа үед аль болохоор олон төрлийн ногоог ингэж хүнсэндээ хэрэглээрээ за хэрвээ танд байгаа нь одоо төмслөв, сонгон, хүрэн манжин байвал байгаагаа л хэрэглээрээ тийм ээ. За хамгийн гол нь өдөрт хамгийн багадаа за энэ болсон хоолн дээр харагдаж байгаа шиг ногоо бол заавал орхон чухал байдаг. Тэр нь л чухал. Заавал одоо брокколи хий гэсэн үг биш байхна. Заавалчгүй шар хулуу хий гэсэн үг биш. За эсвэл салаад навч бууцаа хэрэглэх гэсэн үг биш. Ямар ч байсан л ногоо л таны хоолнд орсон байх ёстой гэдгийг та маш сайн ойлгоорой. 7 хоногт хамгийн багадаа 3-4 удаа нэг алим ч юм уу банан идж яхахыг бас зөвлөж байна. Дараа нь сүү цагаан эдэний бүлэг байна тий. За манай уламжлалт хоол хүнсний нэг шүү дээ тий. За одоо сайхан уран дулаан цаг ирж байна. Тэгэхээр нэг шингэн сүүний олдоц эхлэхээр бүрсэн тарагч гэсэн бас дагаад олдоц ихтэй болчдөг. Энэ үед хамгийн их сүү цагаан эдэг хэрэглээрээ. За сүү цагаан эдийн маань бол хамгийн төгс хүнсэндээ ордог. Уураг, өөхтос, нүүрс ус, за амин дэм, эрдэс бац гэсэн бүх шимт хичээлийн бодисыг өөртөө агуулсан ганц л хүнс эдэг нь сүү цагаан эдэг байхгүй манай монголчуудын тэ уламжлалт хүнс байгаа. Тэгэхээр аль болох сүү цагаан эдээ их идэг тусам таны өвчнийг одоо эдгэрхэд тэ илаашхад хамгийн их дэмжлэг үзүүлдэг хүнсний бүлэг байна. За энд харагдсан одоо бүх одоо зүйлүүдэд ашиглаад та нартай үзүүлэхээр энэ хоолыг хийсэн байгаа. За энэ хоол маань болохоор за энэ будааны хэсэг нь болохоор түрүүний миний зөвлснөөр нэг төрлийн будаа биш олон төрлийн будаа холиод хийцэн. За энд харагдаж байгаа түүхий будаа агшихаараа яг нөгөө л бусад будаанууд дангаараа ашигласан будаатай яг ижлэг ингээд хамт агшаачдаг болдог. За энэ талаас нь харах юм бол саяны хэлсэн за махны бүлэг байна. Дээрээс нүр тарианы бүлэг, ногооны бүлэг. За мэдээж 2 дугаар хоол учраас тосыг ашиглаад хийцэн байгаа тий. Тэгэхээр бид нэг удаад идэх хэмжээ жишээлбэл энэ 5 хоолоор авч үзэх юм бол энэ дунджаар нэг 520-оос нэг 580 ккал хоол бэлтцсэн байгаа. За тэгэхээр нэг илчлэг өндөр авна гэдэг маань та өөрийгөө хоолны дуршил муу байсан ч гэсэн тийм ээ та түргэн эдгэрхийн тулд хоол сайн идчихэж эдгэрэх учраас та аль болохоор өнгө үзэмжтэй өөртөө дуртай хоолныхоо аппетитыг таны ингээд дуршлыг хөдөлгөх тийм хоолыг хийж идгийг бас хичээж агаарай. Түүнээсгүй хүмүүс ингэж бас алдаа гаргадаг. Яг нь сүрэг өвчний үед хамгийн их хоолны дуршил буурдаг. Олон юм муудаг. За тэгэд их давтамжтай олон юм уухаар чинь ингээд ус их уугдаж таардаг. Тэгээ гид цэрэлт бас явагддаг. За тэр утгаараа хоолндоо ингээд эсэргээр ингээд дургу болоод эхэлдэг. Хоолол ингээд баг багаар ойрхон ч гэсэн ингээд идээд авах юм бол та илүү хурдан идэгнэ гэсэн үг. За тэгээд эмчилгээний хоол гэхээр хүмүүс аль гэж бодохоор л эсвэл ийм амтгүй эсвэл ийм нэг тунгалаг шүл ч юм уу те эсвэл зутан шүл гэж ойлгоод байдаг. За тэгэхээр эмчилгээний хоол гэхээр яах нь та өөрийнхөө дуртай бүхэл хоол хүнсийг зөв ингэж хэрэглэх нь чухал байдаг байна. За сүрээгийн үед бас нэг анхаарах зүйл бол усны хэрэгцээ байдаг. За та нар маань усныхаа хэрэгцээг яаж тооцох вэ гэхээр одоо байгаа биеийн жингээ за жишээлбэл би 60 хилтэй гэж бодъё. За тэр биеийн жингээ 28-аар үржинэ. За ус ер нь бол дундаж эрүүл хүний одоо усны хэрэгцээ бол 35-аар тогтмол 35 гэдэг тоогоор үржээд биеийн жингийн үржээ гаргацдаг байхгүй юу.
Харин яг сүрээгийн үед болохоор бид нэр усны хэмжээг бага зэрэг бууруулдаг. За бүр их бууруулах тохиолдолд 21-ээр боддог. За ер нь дундаж коэффициент нь бол 28 байдаг. За тэгэхээр одоо байгаа биеийн жингээ 28-аар үржихээр 1 литр 200, литр 100 юм уу? За их жин ихтэй байх юм бол 2 литр ч юм уу ингээд тоо гарна. За тэр юу гэсэн үг вэ гэхээр тэр таны өдөрт хэрэглэх шингэний хэрэгцээ гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр усгүйгээр хүний биед ямар ч нэг биохимийн процесс явагдах боломжгүй болчдөг. Ялангуяа одоо энэ им ууж байгаа, тариа хийлгэж байгаа үед тэгээд энэ идсэн хоол хүнсийг шингээж эд эсэд хүргэж өгөхийн тулд ус айгүй их шаардлагатай болдог байх нь тэгэхээр бид нар усыг бас зөв уух хэрэгтэй. Ихэвчлэн бид нар усыг яаж уудаг вэ гэхээр намайг ус уугаараа гэсэн гингүүтээ одоо нэг дор 500 г усыг ч юм уу шууд уучдаг. Тэгэж уух юм бол бид нар ашиггүй байдлаар усаа уучдаг. Харин түүний оронд багаар бүлээн ус бие одоо энэ хим байгаа штэ тий. Хүний өөрийн биеийн дулаантай ойролцоо тийм химтэй усыг багаар ойрхон шимэж уувал бид нар биедээ усны хэрэгцээг хангаж чаддаг байна. Тэгэхээр ингээд яг усаа тооцож ууж сурах нь бас их чухал байдаг байна. Агаарт маш сайн гарах хэрэгтэй. За сүрээ гэдэг чинь бол ер нь бол уушгаар ингээд халдварлсан агаар туслын замаар халдварсан гэх янз бүрийн шалтгаанаар үүсэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрний эдгэрэх гол бас нэг хүчин зүйл нь бол цэвэр агаарт гарах хөнгөн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг. За эдгээр энэ бүх хоол хүнсийг бид нэр эдснээрээ яг ямар зорилготой вэ гэхээр хүн биеийн жингээ хадгалах зориулагддаг гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр хүний биеийн жин гэдэг бол хамгийн чухал эрүүл мэндийн бас нэг чухал үзүүлэлтүүдийн нэг болдог. За энэ өвчний үед болохоор ихэвчлэн ер нь ихэнх тохиолдолд жингээ ингээ алддаг, тураад идэг тийм ээ. Тэгэхээр бид нэр турахгүй тулд маш сайн хоол идэх хэрэгтэй байх нь байна. За тэгэхээр та нар маань биеийн жингийн индексийг ингээд тодорхойлж үзээрэй. За манай аппликейшнийг татаж аваад өөрийнхөө өндөр жинг оруулаад төхөөр таны байх ёстой биеийн жинг ингээд тооцоолоод өгнө. За тэгээд яг ямар жин танд зохимжтой юм бэ гэдгээ та мэдснийхаа дараа тэр жингээл хадгалах нь илүү чухал болно. За тэр жинг хадгалахын тулд одоо энэ ширээн дээр байгаа энэ хоол хүнс маань хамгийн чухал үүрэгтэй байх нь. За хэрэв мэдээж тэр жин зарим хүмүүсийн хувьд тийм ээ жингээ илүүдл үүсээд ах юм бол яг илчилгээ багасгах ёстой тий 5-4 хоол идэхийнхээ оронд за жишээлбэл энэ харагдж байгаа хоолны 3 хуваагаад 2-ыг идэгч гэдэг юм уу тий ингээд өөрсөндөө тохируулах нь мэдээж жим багтаа байх юм бол энэ тавгтай хоолыг идээд дээрээс нь та яах нь талхаар хачирлж идэж болно. Энд харагдж байгаа салаадыг бас идэж болно гэсэн үг байна. Тэгэхээр их идэгүү, бага идэгүү гэдгийг нь биеийн жингийн индекс буюу за танд байх ёстой биеийн жин гэдэг үзүүлэлттэйгээ мэдэж авч ээж зохицуулах хэрэгтэй байх нь байна. За бас нэг чухал асуудал бол өглөөний цайг тогтмол уусгах хэрэгтэй. Өглөөний цайгаа яагаад уух ёстой вэ гэхээр олон юм ууж байгаа шүү дээ тий энэ үед. Тэгэхээр нүг ихэвчлэн хүмүүс өглөн дээрээ юм уучдаг. За тэгэхээр өглөн дээрээ юм уухгүй тул бид нар өглөө босоо ширгээс ус уух тий эсвэл сайхан буцалсан бүлээн ус уух зэргээр за хонон ингээ амарцсан байгаа хотоодныхоо их ялгарцсан байгаа тэр шүүсийг тийм ээ тэр хүчилгийн хэмжээг ингээд бууруулах хэрэгтэй байхгүй юу. За тэгээ өглөөнийхөө цайнд юу ч айж болно тийм ээ. За энд харагдаж байгаа талхан дээрээ сайхан цэцгийн тосоо түрхээд идэж болно. За энд харагдаж байгаа шар будаа эднэрээр өглөө сайхан энэ сүүг ашиглаад сүүтэй будаа хийгээ идчих болно тий. За төмс чанаа төмсний зутан хийгээ идэж болно. Өндгөө чанаад идэж болно. За өндгөө шараад талхтайгаа холиод идэж болно гэсэн үг. За энд бол 13 харагдаж байна тийм ээ. Сайхан сүүтэй цайгаа чанаад 13-аа зуураад идэж болно. За тэгэхээр өглөөний цайнд заавал одоо янз бүрийн тийм ээ зайдас хямж гэдэг юм уу те эсвэл бэлэн тийм хүнс хэрэглэхээсээ илүү аль болох эрүүл мэндэд ашигтай энэ ширээн дээр харагдж байгаа хүнснүүдээр сайхан халуун илчлэгтэй шимт хижээлэг хоол хийж идэх нь чухал байдаг. За өглөөний цай ингэж сайн уух юм бол
өдрийн хоол болон оройн хоол за хөнгөн зуршнуудыг хүлээж авахд ходоод өөрийгөө бэлддэг гэсэн үг байна. Тэгэхээр өглөөний цай бол хамгийн их ач холбогдолтой хоолны нэг хэсэг байх нь. Мөн өглөөний цай уухгүй байгаа хүмүүсийн дунд хамгийн их түгээмэл ажиглагддаг зүйл болвол өтгөн хатдаг. За мөн цөс өтгөрөлт явагдчихэдэг. Давхар тийм ээ. Тэгэхээр бид нэг өвчнөө эдгэх гээд бусад идэрхтнээ бас нэг хайрлах хэрэгтэй те гэмтээхгүй байх хэрэгтэй байдаг. За ингээ анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа. За хоол зүйчийнхаа өгсөн зөвлөгөө мэдээллийг өөрсдийнхөө амьдралд маш сайн хэрэгжүүлээрэй. За мөн зөвхөн одоо нэг хоолноос илүү та өөрийнхөө амьдралын хэм маягийг бас сайжруулах, чанартай амьдрах нь маш чухал байдаг юм шиг. За ингээд энэ хүртэл анхаарсан та нартай баярлалаа. Танд одоо хоол хүнстэй холбоотойгоор те яг энэ сүрээгийн үед одоо бас илүү одоо хоол дэлгэрүүлж асуух зүйл байвал та асуугаарай. За дэлгэрэнгүй сайхан ярьж өгсөн танд баярлалаа. Тэгээд сүрээгээр өгсөн хүмүүс маань энэ мэдээллээс өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг хүлээн авна гэж бодож байна. За. Цаг явсаар байна. Сүрээгүй Монголын төлөө нэгдэцгээе. Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг. Сая та бүхэнд TV Diabetes аппликейшнийг үүсгэн байгуулж хоол зүйч мөнх туулын өгсөн зөвлөгөө мэдээлэл та бүхний амьдрал хийхэн хэрэгтэй мэдээлэл басан байхаа гэж бодож байна. Ингээд бидний ажлыг дэмжин хамтран ажилласан TV Diabetes аппликейшны хамт олон болон мөнх туулдаа баярлаж талархснаа илэрхийлье. Ер нь бол зөвхөн сүрээтэй өвчнүүд гэлтгүй бид ч гэсэн эрүүл мэндэд хамгаалахын тулд хамгийн түрүүнд хүнсний бүтээгдэхүүний зөв сонгон хэрэглэж хэвшин туйлын чухал юм аа. Иймээс бид өөрт байгаа хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулан хэрэглэж сурснаар эрүүл мэндэд оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт гэдгийг хүн бүхэн мэдж байх нь чухал гэж бодож байна. Ялангуяа сүрээгийн эмчилгээ хийлгэж байгаа иргэд хоол хүнсийг эм уухийнхаа өмнө зөв зөвстэй хэрэглэж байх нь өвчнөө даван туулах хурдан эмчилэгдэж идрэхэд нь чухал юм шүү. Манай хамт олон хүнсний багц тусламжийг аймаг дүүргийнхээ сүрээгийн диспансер дээр тараахаас гадна хэвтрийн өвчнүүдэд гэрээр нь хүргэж өгдөг. Бид энэхүү буянтай үйл ажиллагааг сүрээтэй өвчнүүдэд хүрэхэд дэмжлэг болж байгааг Галбаа сангийн хамт олондоо баярлаж талархснаа энэ ташрамд илэрхийлмээр байна. Бид их нэмэр болж байна. Одоо энэ цаг хэцүү үед. Тийм. Яг авахалтай шиг юм тэгээд эндээс ингэж өгч байгаа юм шиг баярлалаа. Шин тусаад ингээд ажил хөдөлмөр хийж чадахгүй энэ хүнд үед бас хүнсний тусламж бас амьдралд маш их том тусдим болж байгаа. Тэгэхээр энэ хамт олондоо маш их баярлж байна. Энэ тэгээд хүнд үед сүрээтэй тэмцэхийн үйл ажиллагаа явуулаад хүнсний юм тарааж байгаа сүрээтэй тэмцэх нийгэмлэгтийнхандаа баярлалаа гэж хэлье. Сүрээгийнхаа эмчилгээнийхаа хугацаанд эмчилгээгээ үр дүнтэй хэлгээрээ эмчилгээндээ хариуцлагатай байж өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бас сэтгэл гаргаарай гэдэг биднээс дэмжлэг үзүүлж байгаа шүү. Эцний бүтээгдэхүүн одоо дархлаа дэмжих бэлтгэлүүд за тэгээд ариун цэврийн эрүүл ахуйн одоо халдвар хамгааллыг баримтлахад туслах ийм бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. За тэгээд эмчилгээгээ маш сайн хэлгэн шинжилгээнүүдэд цаг тухайд нөгөн эмээ сайн уун. Одоо тэгээ ерөнхийдөө таны орлого бол группийн мөнгө л байна шүү дээ. Мөнгө л. За тэгээд манай одоо төслийн глобал сангийн дэмжлэгтэй сүрээгийн төслийн хүрээнд олгож байгаа энэ хүнсний төслөмж таны амьдралд одоо хэрэг болж байгаа, дэмжлэг болж байгаа гэдгийг сонсох бидний хувьд маш таатай байна. Та бүхэн ч гэсэн дэмжлэг өгч байгаа би ч гэсэн маш их баярлж байна. За танд амжилт хүсье. Эмчилгээгээ сайн хэлгээрэй. Сүрээгийн аймаг жил гараад байгаа. Би одоо яа? Дараа сартай юм, 8 сартай юм. 6 сар. 6 сар очно. Тий 6 сар. Тэгээ оншин тодорхой болцохоор тий эмчилгээнд яг таарад эмээ гэрээрээ зөвлөж өгч байгаа. За зэрэг баярлалаа шүү юм чи тэгээд зөвлөгчөө энэ эмний чи ачаар би ч одоо ингээд За баяртай. Хурдан идгээрээ. за баярлалаа. За. Дараагийн айлын хэм аа лээ. Дараагийн 9-р хорооны 1.
бид нар сүрэгийн эмчилгээ удаан хугацаанд хийлгэж байгаа. Сүрэгийн эмчилгээнийхээ хугацаанд ажиллаа алдсан, ажиллахгүй байгаа, орлого одоо багассан ийм хүмүүстэй хүнсний тусламж, дахлаад эмчилж бүтээгдэхүүнүүд хүнс ийм ойр дурын хүнсний юмнууд олгодгийг удирдлагаа нэг удаа. Тэгээ энд таныг хамруулж байгаа эднэрийг имээ яаж ууж ин та? Имээ чатаа тэгээд өдөрт нэг удаа удаа шүү дээ. Нэг удаа. Тэгээ сая уусан. Хэдэн шиг юм ууж ин? 3-ыг. За баяртай. Бидний олгож буй хүнсний дэмжлэг дархлаа сэргээх, элэг хамгаалах эм бэлтгэлүүд маань цүрэгийн өвчнүүдэд, цүрэгийн эмчилгээ хийлгэж байгаа өвчнүүдэд ихээхэн дэмжлэг болж байгаа талаар сая сэтгэлээ хуваалсан талархлаа илэрхийлье. Та бүхэн маань нэмээ сайн ууж, хурдан илэршиж эргүүлжээрэй. Бидний энэ удаагийн нэвтрүүлгээр өгсөн зөвлөгөө маань та бүхний амьдралд ихээхэн чухал мэдээлэл болсон байхаа гэж бодож байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай.